судлаач хүний хувьд бол өөрийн үзэл бодлоо та нарт танилцуулж та бүхэнтэй санал бодлоо хуваалцах завшин олцсонд баярлж байна. Яагаад гэвэл энэ хууль хэрвээ хүчин төгөлдөр мөрдөдөж эхлэх юм бол хүний иргэдийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлөх юм бэ гэдэг талаас нь маш анхааралтай харах хэрэгтэй байгаа юм. Яагаад гэвэл энэ зөрчлийн тухай хуулийн цаана яг ямар өөрчлөлт явж байна, ямар үр дагавар гарах вэ, энэ нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг юу нөлөөлөх вэ гэдэг талаар мэдээлэл маш их хомс гарсан. Яагаад гэвэл сайн хэллээ, эрх зүйн шинжилэл гэдэг өрөөнд дор шуураад өнгөрсөн тийм хууль байгаа. Гэхдээ яг мэргэжлийн хүний хувьд бол энэ хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх нэлээд үндэслэл байгаа. Тэрийг би та бүхэн танилцуулъя. Тухайн үед болохоор би өөрөө захиргааны эрх зүйн судлаач хүн. Ялангуяа захиргааны эрх зүйн 230 гаруй хуулийн сүүл хэсгийг таслаад энэ хууль нэгтгэжсэн байгаа. Тэрнтэй холбоотой нэлээд үр дагаврууд гарахаар байна. Анх энэ хуулийн төсөл 2012 онд яригдчихад хуулийн төслийн ажлын хэсэгт орооч гэдэг санал тавьжсэн. Тэгээд ерөнхий концепцтэй танилцаад наад хууль чинь зарчмын хувьд бол болохгүй. Яагаад гэвэл ийм хууль ер нь онлайн талаасаа ч гэсэн практик талаасаа ч гэсэн байж болохгүй. Тэгээд би ороогүй. Тэгээд 2014 онд байхад хууль батлагдахын өмнө 15 онд юм. Хууль зүйн сайд, хууль зүйн байнгын хороо ажлын хэсгийнхэнтэй бас уулзаад бас ярьжсэн. Ийм үндслээр болохгүй шүү наад хууль чинь гэдэг. Тэгээд яа харахгүй нөгөө эрх зүйн шинжил засгийн газрын мөрөн хөтөлбөрт орчихсон учраас ус төрчдийн амлалт явцсан учраас тэр чигээрээ яваад өчгсөн тийм хууль байгаа. Одоо тэгээд энэ хуулийг сайжруулна гэж яваад байгаа. Нэгэнт суурь зарчим нь буруу сайжруулах ойлголт байхгүй. Улмал асуудал хүндэрнэ. Тэгээ бас ажлын хэсэгтээ уулзсан ярьсан нэгэнт батлагдсан юм чи одоо бид нар яах юм? Одоо ингээд цааш нь явуулахаас өөр арга байхгүй гэдэг. Тийм учраас эхлээд та нарт энэ хууль ялангуяа иргэдийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тал дээр та бүхэн анхаарлыг хандуулах гэсэн. За эхлээд хуулийн юугаа харъя. Зөрчлийн тухай хууль гэдэг дээр ерөнхийдөө нэг эхний 10 гаруй 20 гаруй заалт нь бол нэг жоохон хэсэг нь ерөнхий хэсэг нийтлэг. Тэгээд артлын баг хэдэн зуун заалт нь нөгөө юунаас 230 гаруй хуулийн санкц хэсгийг аваад таслаад тавьсан. Тэгэхээр энэ хуулийн үндсэн гол концепц нь уртлын тэр нэг 10-20 заалтан дээр л байгаад байна. Одоо энэ дэр бүгдээрээ харъя. Одоо энэ дээр за зөрчлийн тухай хууль гээд ингэ чинь одоо энэ дээр за зөрчил гэж энийг хэлнэ гээд тэгээ явж байгаа. Тэгээ одоо энэ дээр одоо 1-3 байж байна. 1-3-ын 1 дээр зөрчил үйлдэх хүн хуулийн этгээд оногдуулах шийтгэл төрөл хэмжээр зөрчил үйлсэн нөхцөл байдал зөрчлийн шинж чандлыг хохирлын хэмжээр тохирсон байна гэдэг. За энэ хуульд заасан зөрчил бүрд шийтгэл ногдуулна. Энэ хууль заасан зөрчил бүрд гэж байна. Шийтгэл ногдуулна. Тэгэхээр зөрчил гэж юу хэлдэг юм бэ гэхээр энэ хуулиараа болохоор одоо салбарын бүх хууль хэмжээний акт 800 гаруй хэмжээний дүрм байгаа шүү дээ. Хэмжээний акт дүрм журам тэрийг ярьж байгаа. Тэрийг ярьж байна. За тэгээд эндээс цаашаа ингээд явах юм бол хөөн хилцэх хугацаа энэ төр гээд зөрчил гэж одоо энэ дээр ингэж байгаа. Зөрчлийн 2.1 хууль захиргааны хэмжээ актыг зөрчсөн бол энэ шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл эсвүүлтгүйг зөрчил гинэ гэдэг. Хэмжээний акт гэдэг нөгөө 800 гаруй дүрм журмыг зөрчих юм бол энд хамаарна 200 гаруй хуулийг зөрчих юм бол энд хамаарна гэдэг оруулчихсан. За тэгээ шийтгэлийн юм дээр бас энэ дээр анхаарах хэрэгтэй болчихсон. Одоо энэ дээр жишээлгээд 3.1 дээр шийтгэлийн төрөл гээд эрх хасах шийтгэл ороод ирж байгаа. За эрх хасах шийтгэл гэдэг дээр 3.1.5 энэ дээр тодорхой үйл ажиллагаа явуулах эсвэл зөвшөөрлийг хүчингүй болгох. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гэдгийг шийтгэл гэдээ ойлгоцсон байна. Шийтгэл. Аж ахуйн нэгжийн өөрөөр тусгай зөвшөөрөл гэдэг бол бизнесийн үйл ажиллагаа явуулдаг тийм юу шүү дээ.
энийг бол олгосон байгууллагын хүчинг болох хэрэгтэй уг нь бол тий. Түүнээс ус нэг мэрэгжлийн байцаагч ч юм уу нэг цагдаа очоод ч юм уу тий хүчингүй бол энэ бол шийтгэл биш байхгүй. За тэгээд ингээд цаашаа явахаар ингээд албадлагын арга хэмжээгээд тэгээд цаашаа нөгөө ингээд байгаль орчин эрүүл мэнд одоо юу гэдгийг ингээд салбарын хуулиуд нөгөө эрүүл эмийн тухай хууль, барилгын тухай хууль тэгээд одоо юу гэдгийг өдөр 200 гаруй хууль, боловсролын тухай хууль гэдэг бүгднийг тасалж авчраад энд хийцэн байгаа даа. За энэ ерөнхий хууль юу бол хуулийн бүтц бол юм байна. За тэгээд миний хувьд бол энийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр дараах хэдэн үндслийг би та бүхэнд хэлээ. За эхний асуудал бол яг энэ зарчмын шинжтэй том өөрчлөлт гарч байгаа. Одоо та нар захиргааны эрх зүйгээс эрүүгийн эрх зүй рүү явах нь энэ зөрчил гэдэг зүйлийг оруулчихж байгаа. Уг нь бол ийм хууль зөрчсөн бүр хамгийн ноцтой зайлшгүй ял шийтгэл онгодуулах ёстой хэсгийг эрүүгийн хууль дээр авчдаг байхгүй юу? Тэрийг эрүүгийн хууль гээд заавал ял шийтгэл онгодуулна гээд тусдаа эрүүгийн хууль батлаад ингэчихсэн. Бусад хууль хэмжээний зөрчлийг бол эрүүгийн хууль руу оруулдаггүй. Тэрийг захиргаараа оруулаад явж байгаа өнөөдрийн югаар. Гэтэл зөрчлийн хуулиар бол яасан гэхээр одоо эрүүгийн хууль дээр нэмээд дахиад бусад хуулийн зөрчлийг яах нь эрүүгийн эрх зүй рүү оруулчих. За тэгэхээр эрүүгийн эрх зүйн суурь зарчим, захиргааны эрх зүйн суурь зарчим зарчмын хувьд энэ ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл эрүүгийн эрх зүйд бол гэмт үйлдэл болгонд ял шийтгэл ногдуулна гэдэг зарчим үйлчилдэг. Хэрвээ чи эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн бол заавал тохирсон ял шийтгэл ногдуулна. Энэ дээр ялж авчихгүй байх тийм зарчим барьдаг. Завшуулахгүй байх. Тэгвэл захиргааны эрх зүйд бол захиргаа бол иргэдэд үйлчилдэг. Үйлчлэгээ үзүүлдэг үндсэн чиглэл үргэн. Тийм учраас торгох, шийтгэх асуудал бол нэг номерын асуудал биш. Эхлээд үйлчлэгээ үзүүлээд зөвлөгөө өгөө явдаг. Тэгэхээр одоо ингээд салбарын хуулиуд дээр бол бид нар бол мэдж байгаа шүү дээ. 10 хэдэн мэржлийн хяналтын байцаагч ажилдаг. Эдгээрүүд бол яадаг вэ гэхээр дандаа хүлч биш хүмүүс. Одоо эмч хүн, нэгтлэн бодогч хүн те. Тэр агнуур зүүч ч юм уу те, газар зүүч ч юм уу тийм хүмүүс ажилдаг байхгүй юу? Эдгээр хүмүүс юу хийх юм бэ гэхээр салбарын зөрчлөө илрүүлнэ. Илрүүлээд албан шаардлага тавина. Хугацаатай албан шаардлага. За одоо би барилгын компани эрхлэе. Ажил жуулчлалын компани эрхлэе. Тэгэнгүүт тэр нарийн хуулиуд тэр олон хуулийг мэдхгүй, олон дүрм журмыг мэдхгүй, стандартыг мэдхгүй. Тийм учраас тэр мэржлийн хүн ирээд за танах одоо ийм стандарт, ийм дүрм журм зөрчиж шүү. Тэр чинь нөгөө амьдрал дээр бол нөгөө хүч хараад тийм үү гэж харна шүү дээ. Сайн танилцаагүй. Тэгэнгүүтээ за энийг арилгач албан шаардлага, хугацаатай албан шаардлага үүддэг байхгүй, торхгүй хугацаатай албан шаардлага. Тэгээд дараа нь яах нь вэ? Хугацаандаа биелүүлээгүй бол яах нь вэ? Торгох асуудал дараа нь яригддаг. Торгуулийг бол заавал оногдуулах албагүй. Хамгийн нэг номер тэр хуулийн зөрчлийг те арилгах тийм байдаг байхгүй. Гэтэл сайн та нар харлаа. Зөрчлийн тухай хуулийн дээр зөрчил болгонд яаж байгаа? Шийтгэл ногдуулна гэж байгаа. Зөрчил энэ бол нөгөө эрүүгийн эрх зүйн зарчим байгааз. Одоо энд та бүхэн юуны энэ хуулийг анх санаачилсан хүмүүсийг харсан баг. Сайн тэр хүн хэлж байна те. Юугүй одоо тэ ял шийтгэлийг нэг цонхоор харсан гэж тайлбарладаг байхгүй. Тийм учраас олон хуулиар шийтгэх биш яах нь бүгднийг авчраад тэгээд яах нь яг эрүүгээс ялгаад тэгэнгүүтээ ингээд бүх шийтгэлийг ингээд цонхоор харж байгаа гэж тайлбарлаж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй эрүүгийн эрх зүй юугаар хачиж байгаа байхгүй. Тэр бизнес эрхэлж байгаа тэр иргэдэг яаж байгаа. Эрүүгийн эрх зүй яс шийтгэлийн цонхоор харна гэдэг чинь яах нь эрүүгийн эрх зүй шилжүүлж гэнэ гэсэн үг. Тэгээд шийтгэл зөрчил болгон дээр шийтгэл ногдуулна гэдэг чинь яах нь эрүүгийн эрх зүйр оруулж байна. Энээс хамаарат нөгөө хянан шалгах процедур нь яах нь эпс хуулиар явна. Энээс хамаарат прокурор ороод ирж байгаа. Энээс хамаарат эрүүгийн шүүхээр яах нь бүх зүйл ингээд оронгороо өөрчлөж байгаа байхгүй. Өнөөдөр яадаг вэ гэхээр бизнес эрхэлж байгаа хүмүүс мэдээж барилга барьж байгаа тэр олон стандарт дүрм журмыг яах нь Монголд нутагшихад хугацаа хэрэгтэй юу? Хэрэгтэй. Зөрчигдөл байхгүй юу? Тэгэнгүүт
юу мэржлийн хэлтийн орж ирээд хугацаатай үүрэг даалгавар зөрчил ажиллах асуудал тэгээд цаашаа явдаг. Хамгийн гол нь тэр барилга босох хэвээр. Тэр бизнес цаашаа явах хэвээр. Түүнээс биш дурн ингээд шийтгээд гэмт хэргийн татвар төлөгч бизнесийг гэмт хэргийнүүдээр харж болохгүй. Тэгэхээр яагаад энэ шилээд байна гэхээр тэр 200 гаруй хууль чинь угаасаа салбарын хууль дандаа бизнестэй холбоотой. Ашрууд яадаг вэ гэхээр нэг шүлсэн айсан ч юм уу жижиг танхаа ч юм уу хэв журмын жоохон зөрчлийг жишээ болгоо яриад байдаг. Тэр чинь өөр бизнес хэрэглэн гэдэг чинь тэр стандарт дүрм журмын зөрчил гэдэг чинь ганц тэр хүнээс шалтгааллахгүй шүү дээ. Олон нөхцөл байдлаас шалтгаалдаг. Тэрийг арилгахын тулд тэр бизнес эрхэлж байгаа хүмүүс туслах ёстой захиргаа бол. Туслах ёстой. Одоо ингэ жишээ ярьдаг байхгүй. Энэ одоо Улаанбаатар хот руу нэг сүүний үйлдвэрийн нэг ажил жишээ ярьж байгаа. Улаанбаатар хот руу ингэ фермерийн юунууд ингэ хөөцсөн сүү оруулж ирд юм байна л да. Тэгсэн чинь цагдаа постн дээр зогсоогоод тэгсэн чинь нэг журам дээр нь одоо сүүг зориултын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ гэдэг. Ийм стандарт хаас аюул өгдөн шүү дээ. Тэгэнгүүт оруулахгүй нэг 2 өдөр тороо зогсооцсон байгаа. Тэр нөгөө 50 сая үнэтэй машин сүүний машин тэр фермер авах уу? Тэ? Энд одоо нөгөө сүүний үйлдвэр, тэнд нөгөө фермер аж ахуй хөгжих асуудал, тэ? Тэнд ажлын байр гэл, тэ? Тэгэхээр энд тэр торгох заавал ингэхдээ эрүүгийн юу хэрэггүй байхгүй. Энд бид нар хамгийн гол зарчим бол эрүүгийн эрх зүйн зарчим, захааны эрх зүйн зарчим гэдэг чинь сүр ойлголт. Энийний цаана өчнөө үр дагавар явж байгаа. Үнэхээр эрүүгийн шүүгээр ороод эрүүгийн югаараа гэх юм бол дорн торгоол шийтгээл те ингээл явах уу. Тэгсний оронд харин тэрийг одоо тэр зөрчлийг тэр фермерийн аж ахуйч ганц юу чадахгүй шүү дээ. Энд төр оролцож тэрийг яах нь хамтарч шийдэх хэрэгтэй. Магадгүй одоо юу яа л да 5 толгой дээр өчнөө хэдэн мянган машин тээврийн ажиллагаа явуулж байна. Энд бол тэр автомашин тавих тэр автозамын хөдөлгөөнтэй холбоотой өчнөө дүрм журам стандарт эрүүл ахуйч юм уу зөрчигдөж байгаа юу? Зөрчигдөж байгаа. Тэр болгон дээр очиод ингээл те торгоо шийтгэл прокурор орж ирэл ингээл байвал тэр бизнес тэгэл зогсон шүү дээ. Энэ чинь өөрөө тэрийг арилгахын тулд захиргаа яах нь ажиллах хэрэгтэй байхгүй юу? Хувийн хвшилтэй. Ер нь нэг суурь зарчим. Төр хувийн хвшил гэдэг бол яах нь ямар ч тохиолдолд төр хувийн хвшлээ бизнесээ дэмжиж явах хэрэгтэй байхгүй юу? Тэр зөрчлийг яах нь арилгах бизнесийн ажлын байрыг хамгаалахын тулд түүнээс энэ дээр бол эрүүгийн эрх зүйн зарчим орох ёсгүй байгаа. Уг нь захиргаан биш. Тийм учраас би энэ мэрэгжлийн хуулиудыг энэ цаана ингээд таслаад ингэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хэлээд байгаа байхгүй. Сайн та нар харлаа. Үнэхээр ингээд яа шийтгэлийн нэг цонхоор харж гин тэгээ шийтгэх гэж гин гээл те. Тэгээд дээр нь ирээдүйн эрх зүйн байдал яаж өөрчлөгдөж байгаа вэ гэхээр өнөөдөр иргэд бизнес эрхэлж байгаа иргэд бол яадаг вэ гэхээр мэржлийн хэлтийн байцаагч орж ирээд юугаа тавилаа улсын байцаагч акта юу албан шаардлага ихлэ тавьдаг байхгүй. Тэгэнгүүт энэ буу гэх юм бол би шууд өмөөлөгч аваад бизнес юу захааны хэргийн шүүхд юу яах нь нэмжил гаргацдаг. Захааны хэргийн шүүх нөгөө мэржлийн хэлтийн байцаагчийн үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг. Энэ хуулийг зөв ашиглаж шүү, зөв хэрэглэж шүү гэж өөрөөр хэлбэл захааны шүүх бол захаандаа хяналт тавьдаг байхгүй. Иргэд бол энд нэмжлэгч, хохирогч өөрөө зөвшөөрөл гаргасан ч гэсэн. Тэгээд захааны хэргийн шүүх нөгөө байцаагчийн актыг хянаад хэрвээ хууль зөрчсөн бол тэр торгуулийг нь яхав. Тэр албан шаардлагыг хүчингүй болгоод чөлөөлцдөг. За тэгэхээр одоо эрүүлээ ороод ирж байгаа. Эрүүгийн шүүхээр яадаг вэ гэхээр эрүүгийн шүүхээр бол зөвхөн гэмт үйлдэл дээр нь яах нь хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл захиргааны үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй байхгүй. Гэмт үйлдэл дээр. Тэгээд захиргаа бол яах нь гэрчээр орж ирнэ. Дээр нь прокурор орж ирнэ, дээр нь эрүүгийн шүүгч орж ирнэ. Эдгээр эрүүгийн шүүн таслах ажиллагааны гол объект хяналт бол тэр зөрчил гаргасан үйлдэл. Тэр сүүг тэ зориултын саваар тээвэрлээгүй гэдэг л үйлдэл дээр нь хяналт тавина. Тэгэхээр энэ чинь бүгдээрээ иргэдийн эсрэг ажиллаж байгаа үз. Иргэдийн эсрэг. Нөгөө улсын байцаагч бол яах нь шүүхийн хяналтаас гараа авчиж байгаа. Яг бол эрүүгийн шүүх энэ дээр захиргааны үйл ажиллагаар хяналт тавьдаггүй. Энэ бол өөрөө асар том юу. Өөрөөр хэлбэл одоо захиргааны шүүх дээр иргэн хохирогч нэхэмлэгч байсан бол эрүүгийн шүүх дээр юу болж байна? Гэмт этгээд. Тэгээ бүр өөдөөс нь нөгөө шүүх бүгдээрээ прокурор юу бүгдээрээ хяналт ороод ирж байгаа. Энэ тохиолдолд эрхээ хамгаалаа явах боломж байна уу? Бүр эсрэгээр ингэж юу эрх зүйн байдал нь яхав дордж байгаа. Тэгээд дээр нь одоо прокурорын хяналт ороод ирж байна.
Бид нэр одоо бизнес хийж хахад улсын байцаагчтайгаа яаж те тохирё, мэржлийн хяналтайгаа те яаж энэ барилгыг босгоё гэж арга яаж явах дээр нь прокурор орж ирээд прокурор орж ирэхдээ яаж орж иж байгаа гэхээр иргэдийн гомдлоор орж ирнэ гэж байгаа. Зөрчлийн хэрэг үүсгэн. За энд жом явж байна. Тэгэнгүүт тэр иргэн гомдол гаргасан. Энэ жомыг шалах гээд ороод ирэх нь шүү дээ. Тэгээд зөрчил үүсгэн прокурор мэргэжлийн хүлч шүү дээ. Тэгээд жоохон дургу өрөх юм бол цаашаа гэмт хэрэг болгоход ойрхон шүү дээ. Тэгэхээр энэ хяналт шалгалт нэмэгдэн гэдэг чинь өөрөө бизнес дарамт нэмэгдэж байгаа. Өөрөөр хяналт шалгалт нэмэгдэн гэдэг бол авилгалын орчин яаж байгаа. Нэмэгдэж байгаа байхгүй юу? Авилгалын орчин. Тэгээд би энэ дээр бол гайхаад байна. Яагаад иргэдэд энэ те иргэдэд хэрэгтэй хууль болцсон? Яахаар бүр ингэж эсрэг те их зүүн байдал нэгж дордоод бүр ингэж яхад л иргэдэд хэрэгтэй хууль болцсон гэж яриад тэгээд их асар том шинжилэл гэдэг хийчлээ гэдэг яриа яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ яг суур зарчмын хувьд бол ийм юу гарч байгаа. Өөрчлөлт гарч байгаа. За энэ дээр одоо юу татварын эрх зүй зөрчлүүд өрсөлдөөний шудраг өрсөлдөөний зөрчлүүд гэдэг бүгдээр эрүүгийн шүүхээр орчих нь байна шүү дээ. Уг нь бол одоо шудраг өрсөлдөөний асуудал бол юу компаниудын хоорондын гэрээний асуудал байдаг байхгүй юу? Эрхтэй иргэний эрх зүй асуудал. Уг нь чинь захиргааны эрх зүйд хамаарахгүй юм байна. Жишээлбэл Европын хөгжингүй орнууд бол энэ бол дандаа иргэний шүүхээр явдаг. Гэтэл одоо бүр Монголд бол бүр захиргааны биш эрүүгийн шүүхээр ороод ирж шүү дээ. Дээр нь одоо сайн бид нэр харлаа. Тусгай зөвшөөрлийг шийтгэл гээд аваа исчихсан. Өөрөөр хэлбэл хаан шийтгэх юм байдгүй. Тусгай зөвшөөрөл гэдэг бол захиргааны эрх зүй асуудал. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл олгосон этгээд нь өөрөө хүчингүй болгодог. Одоо бол яадаг вэ гэхээр ийм зөрчил гарлаа гэх юм бол тэр олгосон этгээд дүүр нь мэржлийн хэлтийн байцаагч бичгээ уулдаг. Ийм хуулийн зөрчил байна. Наатгаа яах нь? Тусгай зөвшөөрлөө хүчингүй болгооч гэж. Гэтэл зөрчлийн хуулиар бол одоо тэр мэржлийн хэлтийн байцаагч дор нь шийтгэл ногдуулаад хүчингүй болгох асуудал яах нь? Ийм асуудал байхгүй. Тэгээд дээр нь бас ингээд яг ийм салбарын хуулиуд дээр шууд ялдаг тийм хуультай орн байдаггүй. Ялангуяа бизнесийн салбар дээр. Өөрөөр хэлбэл заавал хугацаатай албан шаардлага өгдөг. Шийтгэхийн өмнө, торхын өмнө заавал хугацаатай. Жишээлбэл Орос ч гэсэн, Герман ч гэсэн те ер нь бусад бүх орн. Манайх нэг юм цоош юм хийцэн бохгүй. Шууд ингээд л те. Энэ бол дэлхийд байхгүй. Дэлхийд байхгүй. Ийм асуудал гараад ирж байна. За тэгээд прокурор юу те. Тэгээ энэ бол зөрчлийн хууль бол эрүүгийн хууль. Монгол бас хоёр эрүүгийн хуультай болж байна. Одоо нийгмийг эрүүжүүлж шүү дээ. Энэ зөрчлийн хууль гэдэг бол салбарын хууль 230 хууль гэдэг бол бизнес эрхэлж байгаа хүн болгоны амьдралтай холбоотой. Өнөөдөр энд гадна энэ рестораантай холбоотой. Энд бол ариун цэврийн асуудал, галын аюулгүй байдлын асуудал, тэ эрүүл ахуй асуудал, хүнсний асуудал гэдэг бүхэн энд ресторанд үйлчлэнэ шүү дээ. Одоо энэ бүхэн дээр нь иргэдийн гомдол орж ирэх юм бол энэ ресторан руу прокурор орох нь шүү дээ. Мэржлийн хэлтээс гадна. Тэгээд энэ рестораныг яах нь вэ? Зөрчил болгон дээр нь жомны тоо болгон дээр нь аюул бол тэ торгох нь шүү дээ. Торгох нь шүү дээ. Тэгээ ийм тэ эрүүжилсэн нийгэм тэ байгуулж болохгүй. Энэ бол яг энэ хууль хэрэглэх юм бол ингээд орно. Хэрэглээ нь бол юм. Хэрэглээ нь бол юм. Тэгэхээр энийг бол бид нар бас яамааргүй байгаа. За үндсэн хуулийн зөрчил гэдэг энийг бид нар товчгоос яг мэржлийн асуудал байна. Одоо энэ дээр 5-13-1 дээр химийн хорт ус, аюулгүй бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, ашиглах, устгах, үндсэн шаардлага, журам, аюулгүй байдлын дүрм, технологийн гормыг зөрчсөн бол тэдэн дөрвөөр торгоно нэгжээр гэдээ аваа хийсэн байна. Тэгэхээр энэ дүрм гэдгийг одоо химийн хорт үзтер ийм хоёр юм бот байгаа. Дэвтэр. Дүрм журам бол стандарт дүрм журмууд. Нэг дүрм журам гэтэл 50-60 заалттай. Өөрөөр хэлбэл дүрм журам бол 50-60 заалттай байхгүй. Өөрөөр хэлбэл анкет өгүүлнэ. Гарын үсгс зурна. Аюу бол цэгэр өнгийн балаар бичнэ гэдэг. Тэгвэл заалт болгон дээр нь торгоно гэх юм бол яах нь вэ? Тийм утгагүй юм байж болохгүй байхгүй. Ер нь Монгол Улсын үндсэн хуулиар бол тэгдэг. Иргэдийн эрх хэрэгчлөө эд хөрөнгөний зөвхөн хууль заасан үндслээр халдна. Өмчлөх эрхийг зөвхөн хууль заасан үндслээр хязгаарлана. Хууль заасан үндсэл гэдэг бол маш тодорхой. Ямар нөхцөл торгох вэ? Ямар нөхцөл чиний газар эзэмших эрхийг хүчингүй болгох вэ? Маш тодорхой ингээд
юу тодорхой нөхцлүүдийг хэлдэг байхгүй. Түүнээс биш дөрвөн зөрчил тэгнэ гэж болохгүй үндэс хуулиар бол. Болохгүй. Тэгэхээр ийм зөрчил яах нь орж иж байгаа. Дараагийн асуудал бол энэ дээр бас ярьдаг. Түрүү ярьж байгаа. 200 хэдэн хуулиар торгодог байсныг нэг хуулиар торгодог болж байна. Энэ бол маш их том дэвшил гэдэг. Өөрөөр хэлбэл яг хийсэн ажил бол юу вэ гэхээр тэр салбарын хуулиудын артлыг зүгээр тасалж авчраад нэгтгэсэн. Тэгээд ингээд нэг хууль болгочхоор энэ бол дэвшил. Тэгээд нэг цонхоор ял шийтгэлийн цонхоор харж байгаа нь бол яах нь мундаг их хүний эрхийн төлөө гэж ярьж байгаа байхгүй. Тийм байхгүй. Өөрөөр хэлбэл яг бол бид нар хэллээ шүү дээ. Энэ одоо бол тэр чинь торгодог биш ээ. Торгох нэг нөмөр ус захааны эрхцүүд. Яг тэгвэл сануулаад тий хугацаа өгөөд торгох хэсэг нь захиргааны өөрөө сонгох боломжтой байдаг байхгүй. Сонгох боломжтой. Хэрвээ тэр хүн зөрчлөө арилгачих юм бол яах вэ? Торгох шаардлагагүй. Бүр торгох гэх юм бол торгуулын хэмжээ хэд байхыг өөрөө шийддэг. Тухайн. Энэ бол захиргааны эрх зүйн торгуул бол ял шийтгэл биш. Энэ бол хуулийн зөрчлөөс яах нь вэ? Хууль зөрчгөөс сэргийлсэн арга хэмжээ байхгүй. Албадлагын түүнээс ял шийтгэл биш юм байна. Сэргийлсэн арга хэмжээ. Хэрвээ хуулийн зөрчлөө арилгачих юм бол торгох хэрэггүй. Ял шийтгэл бол зөрчил арилгасан ч гэсэн заавал яах нь вэ? Ирүүдээр бол яах нь вэ? Шийтгэл ногдуулдаг. Шийтгэл ногдуулдаг. Энэ хоёр өөр зарчим яваад байна. За дээр нь одоо манай салбарын хуулиуд бол 200 гаруй салбарын хуулиуд бол сайн сүүлийн 20 хэдэн жил бослоо шүү дээ. Одоо жишээлбэл байгаль орчны салбар ихэд бараг 40 гаруй хуультай хэдэн зууваад хэмжээний акттай. Өөрөөр хэлбэл байгаль орчны хамгаалах ерөнхий хууль, тэгээд тусгай хамгаалалтаа, химийн, анаг нуурын гэлтэй салбарын хуулиуд. Энэ нэг систем тогтолцоо салбар дээр босоод ирж байгаа байхгүй. Хууль гэдэг юу вэ гэхээр өөрийн тухайн салбарынхаа онцлогийг агуулж иж юу амьдралд зохицуулах чадах нь нэмэгддэг. Тухайн салбарынхаа онцлогийг агуулж иж. Тэгэхээр байгаль орчны салбар явуулсад ирж чинь татврын салбар байж 20 гаруй хуультай. Татврын ерөнхий хууль гээл аж ахуйн нэгж орлогын нөөтийхтэй онцгой гэлтэй. Тэгээд дээр нь 50 гаруй дүрм журам гэлтэй. Яг нэг салбарын онцлогоороо босоод ирж байгаа байхгүй. Босч байгаа. Энэ бол зөв системчлэгдээ хөгжиж байгаа юм байхгүй. Гэтэл яг эндээс юу хууль гэдэг бол эхлээд хамгаалах харилцаагаа тавьчаад дараа нь албадлагаа тавьдаг. Өөрөөр хэлбэл санкц. Өөрөөр хэлбэл энэ хуулийг зөрчгөөс хамгаалсан хамгаалтаа хуулийн дээр хийж өгдөг. Энэ хамгаалалт тухайн салбарынхаа онцлогоос хамаарат янз янз байж болно. Өөрөөр юу эрүүл мэндийн салбарт, хүнсний салбарт бол энэ бол чанга байна. Химийн орчуулсан салбар чанга байх. Барилгын байраа сул тий бас уян хатан. Тэгэхээр чи хууль гэдэг бол ингэж бүтцээрээ тий ял шийтгэл юу одоо захиргааны албадлах санкц уу яах нь вэ? Тэр хуулиндаа байж ш тэр юу яах нь вэ? Амьд тогтолцоо яах нь вэ? Хөгжих боломжтой байхгүй. Гэтэл яг тэрнээс нь салгаад авчиж байгаа байхгүй. Хууч одоо гипотез санкц гурван үндсэн зүйлээс бүтдэг байхгүй. Гэтэл энийг салгаад өөрөөр хэлбэл одоо толгой хөл байхад хөлийн салгаад бүдэнгийн нэг хуулийн дээр аваачаад тэгээ бүдэнд нь 40 эрдмээрийн готл мөсгөл сайхан байна гэж харах гэдэг байгаа байхгүй. Тийш механик юм хийж болох уу? Тэгэхээр энэ бол өнөөдрийн байгаа хуулийн тогтолцоогоо яах нь эвдэж байгаа. Эвдэж байгаа. Өнөөдрийн байгаа хуулийн тогтолцоогоо эвдэж байгаа. Ер нь яг өөрөөр хэлбэл энэ зөрчлийн хуулийн концепц нь зөрчлийн хуулиар л яах нь санкц байна. Бусад хууль дүрмэнд яах нь санкц турвал шийтгэл байж болохгүй гэж хэлж байгаа байхгүй. Ийм хуультай улс орн байдгүй маа. Ийм хуультай улс орн. Би бол энийг бол дэвшил биш. Энэ бол юу? Ухралт. Хэрвээ ингээд гаргаад энийг хэрэгжүүлэх гээд үсэх юм бол за энэ засгийн газар нэг үлдсэн 3 жилдээ яах нь вэ? Үлдсэн 3 жилдээ энийг яах нь вэ? Хэрэгжүүлэх гээд чадахгүй бол яах нь вэ? Дахиад буцаад хэвийн байдалд нь оруулах гээд дахиад 5 4 жил алдна. Дороош 10 жил ухралт байхгүй энэ бол 10 жил ухралт. Яг мэржлийн нүдээр харах юм бол энэ бол 10 жил ухралт. Тэгээ энэ дээр бас нэг зүйл гайхах байхгүй. Яг энэ хуулийг төслийн явцад мэржлийн яг хэрэгэлдэг мэржлийн хяналтанд одоо жишээлхэд татврын байцаагч ч юм уу мэржлийн хяналтын
энэ хуулийг эсрүүцэж байгаа. Наа ч болохгүй. Яг л мэдэж ш тэр хүмүүс. Энэ дээр яагаад ингэ энэ бол урд нь жишээ байсан. Одоо энэ дээр татвар дээр, гайл дээр нэг хэсэг юу өгсөн шүү дээ. Цагдаагийн нөгөө хэрэг бүртгэлтэй алав, шалгах алав. Энэ 10 хэдэн жилийн өмнө баг. Мэргэжлийн хяналтынхан цагдаагийн үйл ажиллагаа явуулдаг байсан шүү дээ. Бусдад тусгай алба байгуулсан хилтэс. Гэтэл бизнесийн орчныхын энэ дээр бүр бослох гаргаад ингэж болохгүй наа чи. Хамаагүй бидний юу руу яах нь вэ? Орч ирээ шалгаад байна. Мэргэжлийн хяналт бол зөвлөх үүрэгтэй байх ёстой. Гэтэл одоо бидний яах нь вэ? Мөрдөн шалгаж байна. Тэгээд бүр хил ам хийж яах нь вэ? Тэр нөгөө мэргэжлийн хяналтаа тэр цагдаагийн тэр мөрдөн шалгах юуг нь яах нь вэ? Авч хийсэн бохгүй. Гэтэл одоо зөрчлийн хуулиар бол яах нь вэ? Бүр эсрэгээр прокурор орж ирээд, эпшүүл орж ирээд эрүүгийн шүүхээр олгоод хашиж байгаа байхгүй. Энэ чи хэдхэн жилийн өмнөх юм яах нь вэ? Харахгүй шүү. Тэрнээсээ илүү бизнесийг яах нь вэ? Дарамтанд оруулчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол болохгүй. Тийм учраас мэргэжлийн хяналтын яах нь тэр мэдээж 10 жилийн өмнөх юм чи санаж байгаа. Эсрэг шүүх эсрэг. Үгүй наа ч болохгүй. Эрүүгийн шүүхээр ороод ингээд те эрүүгийн шүүх гэдэг чинь зарчим нь өөр. Яллаа шийтгэхэд яваад байж болохгүй юм чинь. Бизнесийн юу. Тэгээд тэр тусгай шүүрлийг хамаагүй туслаад яж болохгүй. Тэ шүүх нь өөрөө үгүй гэж. Хуульчтай холбоо үгүй гэж мэргэжлийн хуульчтай бол. Үгүй наа чи ийм зарчим юм байж, ийм юм байж болохгүй. Мэргэжлийн холбоо нь үгүй гэж. Иргэд бол энийг энэ нөгөө эсрэгээрээ судалсан байхгүй. Их ашигтай гээд баахан реклам явуулсан. Тэгээ цаана юу байгаа бизнес их мэдэхгүй байгаа байхгүй. Ердөөсөө хэрвээ энийг ашигладаг энийг хүлээн зөвшөөрөх бизнес орчинд иргэдэд хэрэгтэй гэж хэлэх үү? Хэлэхгүй шүү. Тэгээд эцээс дээр нь хэн хэрэгтэй хууль? Энэ хууль. Яах гэж хийсэн? Одоо бид нар сая харлаа шүү. Иргэдийн эрх зүйн байдалтай яаж эсрэг юугаараа явах вэ? Тэр татвар төлөгчтэй бизнес эрхлэгчийг гэмт хэрэгтэн гэж битгий нүдээр харлаа гэж би хэлэх гээд байна. Тийж болохгүй. Энд чинь дэлхийд ийм улс орн байхгүй. Гэмт хэрэгтэн гэж хараа шууд газар дээр нь торгоо яваад идэг. Яллаа шийтгэе яваад идэг тийм юм байхгүй байхгүй. Тэгэхээр яг ийм тэгээ эндээс эргээр харж байгаа хэрвээ ингээд яг суур зарчим нь бол тийм. Эрүүгийн захиргааны эрх зүгээр явуулах уу, эрүүгийн эрх зүгээр явуулах уу? Энэ бол концепцийн шийдэлээр тогтох ёстой. Гэтэл хамсалтаа их хурал тогтоод салбарын хуулийн зөрчлийг эрүүгийн эрх зүгээр явуулахаар сайн хуульчлаа шүү дээ. Сайн хуулийн чинь цаана тийм юм явж хуульчлаа. Одоо энийгээ дагаад процедур бүх юм яах нь вэ? Эрүүгийн шүүхээр яах нь вэ? Ороод ирж. Зарчим нь тийм учраас хамсалтай. Тийм учраас энийг одоо хүчингү болгооч л гэж би хэлэх гээд байна. Яг хэрвээ за яг хуулийг сайжруулж болно. Хуулийг сайжруулж болно. Одоо миний харж байгаагаар бол өнөөдөр үйлчилж байгаа захиргааны харилцааны тухай хуулийн зөрчил хянан шалгах хэсгээр яах нь вэ? Тодорхой навьжлан зохицуулт хийгээд өгч болно. Яг зөрчил хянан шалгах хэсгээр. Тэгээ хэв журмын нэг хитэн заалт ард нь байж болно. Харин салбарын хуулиудаа яах нь вэ? Тэгш тасдаж механикаар битгий эвдээч. Энэ тэгээ дээр нь энэ хаанч байхгүй нэг ийм онл юм одоо нээлт юм хийцээ. Одоо энийг яг хуулийн хэрэглэн дээр оруулах юм бол энэ чинь арга зүй хэрэгтэй. Хуулийг тайлбарлах онлын асуудал хэрэгтэй. Тэ өчнөө асуудал шинээр гарч ирж шүү дээ. Хааш туршигдаагүй юм байхгүй. Тэгээ явсан нэг солонгосын профессор ярьж байгаа. Одоо манад одоо ингээд бүх салбарын хуулийг ингээд тасалж аваад ингэж чигсэн. Нөгөөд гайхаад. Гэхдээ ямар онл байт юм бэ? Энэ амьдралаа мэдхгүй. Яг энэ яаж хэрэгждэг те юу руу орж те юу өөрчлөх гээд байгаагаа яах нь төсөөл байхгүй. Тэгээ цаана юу хийгээд байгаагаа те төсөөл байхгүй л хийцэн юм шиг ба. Миний бодож байгаа. Тэгээ нэг ийм том эрх зүй шинжилгээ гэх юм одоо юу гэх юм. Нэг юу хийчихэд одоо ингээд хүчин төгөлдөр болцсон. Одоо мөрдөгтөн. Одоо яхааргүй нэг батлагдсан. Тэгээ энийг гэтэл харамсалтай. Гэтэ энэ бол зөвхөн миний судлаачийн л өөр юм бодол шүү. Яг цаашд би энэ бол эргэлзэж байгаа. Үнэхээр ийм зарчмын ийм юу бол магадгүй өөр аль нэг улсад туршигдаад яг хэрэглээний те хууль хэрэглээний онлын юунуудаа гараад энийг ингэж ойлгоно, энүүд ингэж явна гэд хоорондын зөрчилдөөнгүй болоод шалгагдсан, туршигдсан тийм практик байгаа бол яах нь хамаалал. Яг тийм практик байгаа бол. Тэгэхээр нэг ийм ерөнхий юу бол те судлаачийн хувьд бол нэг ийм л юм
хараад байгаа юм да. Тийм учраас та бүхэнд яг хүний эрхийн талаар юу учраас яах нь бас та нарт яг энэ талаар мэдээлэл өгье гэж бодсон. Өгье гэж бодсон. Гэхдээ би ойлгож байна л да. Энэ талаар бол маш их нөгөө эсрэг сурчлагаа иргэдэд хэрэгтэй энэ бол том шинжилэл энэ төр гэдэг эрх зүйн шинжилэл гэдэг тийм сурчлага явуулсан учраас та нар бол яах нь тэрийг бол саяны 4-5 жил тэгээ явуулчихлаа шүү дээ. Тэгээд чинд багш нэг үг байлаа. Юу гэхээр онол мэдхгүй хуульч Монгол мэдхгүй зөвлөх, гадаад зөвлөх улс төрийн амлалтаа хөтлөгдсөн улс төрч 3 нийлээд хууль хийхээр Тэмээн хэрүүл юун дээр нөгөө цасагт хэрүүлийн сүүл яах нь авчраад холбоцсон юм шиг болно шүү гэдэг. Үнэхээр яг юм тийм багхгүй. Одоо Тэмээн хэрүүл дээр цасагт хэрүүлийн сүүл ингэ тасч авчраад яах нь залгачаад одоо тэрийг ямар амтан гэх вэ? Тэ яг ийм багш бол бодож байгаа. Яг үнэхээр яг онцл хэлсэн юм байлаа. Далдыг харддаг юм шиг. Тэгээ эргээ харсан чинь ийм хууль болчихсон. Одоо тэгээд сайжруулах гэсэн ойлголт баг. Зарчмал буруу бол цаашаа яах нь? Сайжруулан явах юм бол улам л хүндэрнэ асуудал. Одоо өнөөдрийн нөгөө энэ засгийн газрын хуулийн төслөөр сайжруулах юунд дээр ажиллаж байгаа хүмүүст би хэлсэн байхгүй. Наатаха болооч гэдэг. Тэгсэн чи одоо нэгэнт батлагдсан юм чи одоо бид нар яах юм? Одоо ингэ цаашаа явахаас өөр яах юм? Тэгэхээр харамсмаа. Одоо энэ хууль батлагдаад гарлаа гэхэд дэд юу хууль хэрэгжүүлэх сургалт гэдэг өчнөөнтэй зардал гарна. Өчнөөн зардал. Хэрвээ тэр одоо тэр шинэ онол нь амьдралд хэрэгжихгүй бол яах нь? Буцаага татна гэх юм бол дараачийн засгийн газрын тий яг хэрийн байдалд оруулах тий бас л хугацаа яах нь. Эргээд ингэ ийм болчиход байгаа байхгүй.